Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. Гадаад харилцааны яамнаас хийж байгаа ажил, арга хэмжээ, уулзалтын талаарх мэдээлэлээ иргэд олон нийтэд нээлттэй мэдээлэх зорилгоор энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг. Монгол банк, Монгол Улсын гадаад харилцааны яам, эдийн засгийн хөгжлийн яам, Япон улсаас Монгол улсад зугаа альчил сайдын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 10 дугаар сарын 6-ны өдөр Монгол Японы хамтын ажиллагаа 50 жилд олон улсын эрдэм шинжилгээний бах хурлыг зохион байгууллаа. Гадаад харилцааны сайд Бац цэцэг эрдэм шинжилгээний бах хурлыг нээж хэлсэн үгэндээ Япон улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн өвсний үндэс, Монгол Японы сургалтын эмнэлэг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн хөтөлбөр, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Японы ихтэй сургуулиудад инженерийн чиглэлээр 1000 оюутын суралцуулах зэрэг төсөл хөтөлбөрүүд нь манай улсын хөгжил дэвшилт чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол Японы худалдаа хөрөнгө оруулалтын цар хүрийг тэлэх нөөц боломжийг бүрэн дүрэн ашиглаж манай хоёр улсын хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хилцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаагаа тэмдэглэсэн юм. Эрдэм шинжилгээний бах хуралд эдийн засаг, банк санхүү, гадаад харилцаа, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцэд, зам тээвэр, боловсруулах үйлдвэрлэл зэрэг салбаруудын бодлого тодорхойлогч, бизнесийн холбоо, хувийн хэмжээлийн байгууллагуудын төлөөлөл эрдэмтэн судлаачид оролцож илтгэл тавилаа. Түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгч засгийн газрын тэргүүн салбарын сайдаар ажиллаж байсан хүндэт зочид оролцож хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх сэдвээр санал бодлоо солилцсон юм а. Монгол Японы харилцаа 2010 онд стратегийн түншлэлийн түвшинд хүрч, манай улсын хувьд анхны холох чөлөөт худалдааны хэлцээрийг Япон улстай 2016 онд байгуулан хэрэгжүүлэн ажиллаж байгаа лээ. Гадаад харилцааны сайд Бац цэцэг дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Аз намхан далайн бүсийн дарга Жу Оклиг хүлээн авч уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр гадаад харилцааны сайд Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон урт дунд хугацааны хөгжлийн бодлого зорилтуудыг танилцууллаа. Ноён Жу Окли Монгол улсын ерхий сайдыг эх онд болох Давосын эдийн засгийн чуулга уулзалтанд оролцсон гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд тус платформыг ашиглан Монгол улсын хөгжлийн бодлого хөрөнгө оруулалтын орчныг талаар танилцуулах арга хэмжээ зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо. Гадаад харилцааны дэд сайд мөнхчин 10 дугаар сарын 3-ны өдөр нэгдсэн үндэсний байгууллагын дур зоргоор баримтлан саатуулах асуудлаарх ажлын хэсгийн гишүүн хатагтай Элина Стенертэйгээр ахлуулсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Дэд сайд мөнхчин Монгол улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн механизм тусгай бүтцтэй нээлттэй хамтарч ажилладаг болохоо онцолж, тус ажлын хэсгийн ажилтан нь Монгол улс дахь хүний эрх хэрэгчлөөг хангах, хамгаалах чиглэлээр засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлэлт өгнөлт хийлгэх, цаашид анхаарах асуудлаар санал зөвлөмж авах чухал боломж гэж үзэж, айлчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Хатагтай Элина Стенертэй ажлын хэсгийн хүсэлтийг нааштайгаар хүлээн авч айлчлалыг шуурхай зохион байгуулж талархан энэ нь хүний эрх хэрэгчлөөг хангах, хамгаалах чиглэлээрх олон улсын үүрэг амлалтаа хэрэгжүүлэхэд Монгол улсын засгийн газраас гаргаж байгаа хүчин чармайлтын илэрхийлэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Монгол улс хүний эрхийн салбарт нэгдсэн үндэсний байгууллага түүний төрөлцсөн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах бодлогын хүрээнд 2004 онд нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн тусгай механизм бүтцэд байнгын хүчинтэй урилга илгээсэн бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын дур зоргоор баримтлан саатуулах асуудлаарх ажлын хэсэг нь тус урилгын дагуу Монгол улсад ажиллаж буй 11 дахь тусгай бүтэц юм а. Ажлын хэсэг Монгол улсад 10 дугаар сарын 3-наас 14-ний хооронд ажиллана. Гадаад харилцааны дэд сайд мөнхчин морин хуурын чуулга байгуулагдсны 30 жилийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, мөн үеэр Монгол улсын соёлын элчин гэрчлэгийг гардууллаа. Морин хуурын чуулга 1992 онд анх байгуулагдаж, өнгөрсөн 30 жилийн хугацаанд ЮНЕСКО болон Япон, Бүгд найрамдагтад ард улс, Бүгд найрамдах Солонгос улс, Австри, Швейцар, Канада, Турк, Америк нэгдсэн улс, Франц, Герман, Итали, Оросын холбооны улс зэрэг дэлхийн 30 гаруй орны нэр хүндтэй театрын тайзнаа олон гайхамшигтай уран бүтээлийг туурвж, үндэсний өв соёлоо хадгалан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ эх орноо гадаадд сурталчлан таниулахад чухал хувь нэмэр оруулсан юм а. Монгол улс Европын холбоо хооронд 2013 онд байгуулсан түншлэл хамтын ажиллагааны хэлцээрийн 27 дугаар зүйл заасан Монгол улс Европын холбоо хооронд газар зүйн заалтын тухай хэлцээр байгуулах яриа хэлцээ 10 дугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд гадаад харилцааны яамд боллоо. Хэлцээг манай талаас гадаад харилцааны яам, хууль зүйн дотоод хэргийн яам, хүнс хөдөө аж ахуй, хөнгөлдрийн яам, оюуны эмчийн газар, мэргэжлийн аль ерхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа бол Европын холбооны талаас тус холбооны Аз, Австралийн хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн ерхий газрын дэд дарга Раймондо Сайрагаар ахлуулсан баг хэлцээг явуулсан юм а. Монгол улс Европын холбоотой энэхүү газар зүйн заалтын хэлцээрийг байгуулах хэлцээрийг эхлүүлэх нь манай улсын аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг тэлж, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, газар зүйн заалттай бүтээгдэхүүний дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг агуулж байгаа чухал ач холбогдолтой юм а.
Монгол Улсын архивын ерөнхий газар болон Бүгд найрамдах Турк улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дэргэдэх төрийн архивын ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааны протоколд Монгол Улсын архивын ерөнхий газрыг төлөөлж Монгол Улсаас Бүгд найрамдах Турк улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд мөнх баяр. Бүгд найрамдах Турк улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дэргэдэх төрийн архивын ерөнхий газрын дарга Угуур Унаалнаар 9-р сарын 29-ний өдөр Анкара хотноо гар хэсэг зурлаа. Энэхүү баримтчийг байгуулснаар архивын сан хөмөргөө баяжуулах, судалгаа шинжилгээний ажил зохион байгуулах, захин болон орчин үеийн дэвшилтэт технологи, сэргээн засварлалт зэрэг асуудлаар харилцан туршлага судлах боломж нэгдэж байна. Хөдөлгөөн тиймэл дагуулын олон улсын байгууллагын ассамбле 28 дугаар чуулган 9-р сарын 26-наас 30-ны өдрүүдэд Лондон хотод оллоо. Монголын төлөөллийн төлөөлөгчдийг Монгол улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад суугаа элчин сайд бөгөөд хөдөлгөөнд хиймэл дагуулын олон улсын байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Инхсүх тэргүүлэн оролцлоо. Гадаад харилцааны яамны албан агчид удирдлагын ахтимаас зохион байгуулсан Алсын хараа 2050 болон шин сэргэлтийн бодлогыг танилцуулах сургалтанд хамрагдлаа. Сургалтаар Алсын хараа 2050 шин сэргэлтийн бодлого хоорондын зорилт, уялдаа холбоо, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээний чиглэлийн хичээлүүдийг наривчлан үзэж судаллаа. Сургалтанд итгэх санаачлалтад оролцсон баг болон шилдэг оролцогчдыг тус академийн зүгээс Алсын хараа 2050 номоор урамшуулсан бөгөөд гадаад харилцааны яамны хамт олон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд байгууллагын зүгээс тодорхой үр дүн гаргаж ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн юм. Гадаад харилцааны яам энэ 7 хоногт давчтай нэвтрүүлгийн ээлжид дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Эх 7 хоногийн таны ажил үйлсэд өндөр амжилт хүсье.